За сайн байцгаана уу манайхаа. Та бүхэнд авах алдгаас угаас мэдчилж байна. Ингээд өнөөдөр 2025 оны 4-р сарын 5-ны өдөр байна. Сая өнгөрсөн 3-7 хоног ерөнхийдөө контент дээр одоо энэ $100 хүч нэртэй контент дээр контент хийсэнгүү. Яагаад вэ гэвэл арилжаа хийдэг брокероос хэлсэн. Яг 2000 одоо брокеро дэрив болгосон. 2017 оноос хойш өнөө хүртэл дэрив дээр бол арилжаа хийж байгаа. Маш сайн брокер. Хамтран ажиллагч брокероо дэрив болгож өөрчилсөн. За тэгээд энэ дээр одоо дэлгэцнэр харагдаж байгаа дэрив дээр нэг ч удаа депозит хийгдээгүй цоошин данс ингээд үүсгэсэн байж энэ хисториг нэг харахаар ямар ч юу байхгүй цоошин данс энийг хамгийн сүүлийн $100 явж байгаад нэг 230 орчим болоо тэгээд 50% татаж матаад эцэстандаа өгж исэн 207 мянган төгрөг хамгийн сүүлд өвшөө эпизод 6 дээр 207 өгөөд тэгээд явсан $180 тийм данс байгаа. Тэрнээсээ тэрийг үргэлжлүүлэх үүднээсээ энэ дэривийн энэ шинэ аккаунтыг 98 333 37 гэдэг энэ ID-тай шинэ аккаунтыг $180-аар цэнэглэн одоо тэгээд 7 хоног л тасрахгүйгээр одоо $100 хүч контент маань үргэлжлээд дэрив брокертай хамтраад дэрив дээр аль болох синтетик индексүүд дээр арилжаа хийгээд явах болно. Гал гаргасан арилжаануудыг бас хийх байх. За тэгээд энэ $100 хүч эпизод 8 ингээд эхэлж байна те. Энэ чинь 8 дахь удаагийн дугаар. За тэгээд энэ удаагийн дугаар дээр дахиад азтангаа одоо шалгаруулна одоо нэг уламжлал ёсороо азтангаа шалгаруулна $15 буюу 51 мянган төгрөг авна. Өнгөрсөн эпизод 7-гийн азтан бас 51 мянган төгрөг авсан. Тэрийг одоо энэ бичлэгний дээдлэлт ч юм уу одоо яаж замар юм дэ энэ хавьд ч юм уу юугаа үзүүлчихнэ, хуулгаа үзүүлчихнэ. За тэгээд яг контент маань бол яг өмнөшгөө явна. Эхлээд өнгөрсөн 7 хоногийн арилжааны тухай ярилцсан, яаж иж орж гарсан гэдгийг ярилцсан. За тэгээд азтнаа тодруулна. Азтандаа тухайн өнгөрсөн 7 хоногт хийсэн ашигынхаа 50%-ийг өгнө. За тэгээд эх 7 хоногийн таамаглалыг дэвшүүлж явна. За тэгээд контент тухайн дугаар маань тэгээд өндөрлөж байх болно. За тэгээд эпизод 8-д тавтай амрал. Энэ бол $100 хүч контент, хүч нэртэй контент. За одоо ямар ч зүйл хэдүүлээ юу ячээ. Энэ удаагийн дугаарыг азтнаа тодруулчихъя. $15. Угаасаа нөгөө тухайн 7 хоногт өнгөрсөн 7 хоногт арилжаа хийгдээгүй байх юм бол $15 giveaway буюу одоо азийн шагналыг өгж явах болно. Хэрвээ арилжаа хийсэн тохиолдолд ашигынхаа 50% өгнө. Тэ? Та бүгд мэдж байгаа. За одоо хэдүүлээ. За эхлээд азтнаа тодруулчихъя. Одоо энэ эпизод 8-ийн азтнаа $15-ыг авах хүнээ тодруулчихъя. За тэхийн тулд эхлээд YouTube руу ороод эпизод 7-гийн линк аваад за тэгээд Roughly гээд хэдүүлээ юугаар сайтаар азтнаа шалгаруулдаг байсан. Тэгээд бид рүү хайсан чинь Roughly гэдэг нэрээр гарч ирэхгүй байлээ. Гэхдээ лого нь Roughly-тай адилхан. Тэгээд App Sortois гэж юм уу? App Sortois.com гэдэг нэртэй ийм сайт одоо өөрчлөгдсөн юм шиг байна. За ингээд одоо азтнаа тодруулъя хэдүүлээ. За Power of 100 USD буюу $100 хүч нэртэй контент маань эпизод 7-гийн азтаа одоо шалгах гэж байна. 302 комент бичигдсэн, 2500 үзэлттэй, 223 лайк дарагдсан байна. За манайхаа комент бичсэн хүн болгон заавал лайк дарна шүү. Дараагийн одоо юунуудаас эпизодуудаас тэрийг нь бас ерөөхдөө хянаа шүү. Тэгээд цааш нь шеэр хийгээрэй манайхаа. Та бүхэн одоо нөгөө инфо одоо манай багийн бэлдэж байгаа энэ контентууд дээр лайка дараад комент бичээд шеэр хийснээр бидэрт бас одоо дэмжлэг үзүүлж гин гэж ойлгож болно. Тийм учраас шеэрээ хийгээрэй мартахгүйгээр бидний төлөө бас өөрсдийнхөө төлөө энэхүү контент урт хугацаанд явуулахын төлөө та бүхний бас хамтын ажиллагаа хэрэгтэй шүү. Тийм учраас маш сайн шеэр хийж байвал илүү одоо нэмэртэй гэсэн үг. За ойрд яриг болохоор нэг жоохон дүгдэг хийгээд шүү. За комент уншъя. Окей. За $100 хүч эпизод 7 51 мянган төгрөгийн азтан хэн болох вэ? За нэг юу яана? Азтан шалгарна. За хэдүүлээ үзцгээе. 8 7 6 5 4
3 2 1 Anon Anon motivation 1. За ямар ч гэсэн баяр хүргэе. За ингээд Anon доогор зураас motivation гэдэг нэртэй YouTube хэрэглэгч маань эпизод 8-ын 51,000 төгрөгийн азын шагналын эзэн боллоо. За Telegram-аар одоо энэ бичлэгний доор байрлах манай Telegram-аар надтай холбогдоод шагналаа аваарай. За одоо хэдүүлээ чинь азнаа шалгаруулчлаа. За тэгэхээр энэ 98 333 37 гэдэг ID-тай Deriv-ийн дансыг хэдүүлээ $180-оор цэнэглэе. За би энэ чи юугаа гаргаж ирээд wallet-аас шууд хийчихнэ. Cash transfer жагаад кэшэгэ за $180 цэнэглээ. $180-оор цэнэглээ. За $180 мөн ороод ирлээ. Одоо энэ дээр нэгтгэс авахуулаад арилж байгаа. Яг хөө Deriv-ийн одоо энэ синтетикийн бүтээгдэхүүнүүд бол хагас мөдсөн зэгсээ ажилдаг. Гэхдээ мэдээж арилжааг 7 хоногийн 7 өдөр хийгээд байна гэж байхгүй. Тийм учраас нэгтгэс хавт хүртэл энэ дансан дээрээ оролтуудаа хийгээд явна. Үндсэн өөрийнхөө яг үндсэн дансан дээр хийж байгаа арилжаануудаа ерөөдөө энэ дээр лото багасгаалаар явчихна гэсэн үг. За тийм байна. За ингээд $180-тай данс бэлэн боллоо. Эпизод 9 дээр дараагийн дугаар дээр энэ дансан дээрээ хийсэн арилжааны ашигын 50% хэн нэгэн комент бичсэн, лайк дарсан, бас шеэр хийсэн хэн нэгэн YouTube хэрэглэгчийг болно шүү. За тиймэрхүү байна да. Өөр чин одоо шинжилгээ хийх тал дээр юу яа хэдүүлээ эх 7 хоногт юу яах. За одоо ер нь юу ячээ. Нэг эх 7 хоногт ерөнхийдөө юун дээр арилжаа хийвэл боломжтой байна вэ гэдэг дээр ганц шинжилгээ хийгээд тэгээд явчих хэдүүлээ. За let me see одоо харцгаая те. Одоо энэ ялангуяа энэ Deriv-ийн одоо synthetic index гэдэг категорид багтж байгаа бүтээгдэхүүнүүд бол ерөнхийдөө үүсмэл бүтээгдэхүүнүүд дандаа алгоритмаар ажилладаг үүсмэл бүтээгдэхүүнүүд зөвхөн энэ Deriv гэдэг брокер дээр байдаг, өөр брокер дээр байхгүй. Гэхдээ тэрэн дээр бол та бүхэн санаа зовох шаардлага одоо хэрэггүй. Яагаад гэвэл Deriv чинь өөрөө дэлхийн 150 улсад 3 сая гаруй хэрэглэгчтэй. Тэгэхээр 3 сая хүн тухайн энэ синтетик индексийн энэ одоо жишээлбэл DEX 900, DEX 600, Boom 1000, Crash 1000 гэх мэтлийн синтетик индексийн бүтээгдэхүүнүүд дээр 3 сая гаруй хүн арилжаа хийдэг учраас одоо магадгүй нэгэн брокероос хамааралтай гэж та бүхэн нэг ихтгэж одоо яах хэрэггүй, айх хэрэггүй гэсэн санаа. 3 сая хэрэглэгч энэ бүтээгдэхүүн дээр арилжаа хийж байгаа. Тэгэхээр хангалттай волюмтай, хангалттай арилжааны мастай гэсэн үг. За одоо мэдээж энэ бүтээгдэхүүнүүд одоо манай Kyla Fractal стратеги өөрөө бүх төрлийн бүтээгдэхүүнүүд дээр ажилдаг одоо техник шинжилгээний стратеги. Тийм учраас энэ синтетик индекс дээр ч гэсэн бас ажиллана гэсэн үг. Синтетик индекс дээр арилжаа хийхин нэг давуу тал нь spread айгүй багтай. Мөн одоо нөгөө economic calendar дээр байдаг дэлхийн улс орнуудын эдийн засгийн мэдээлэлүүд дээ шүү дээ. Одоо FOMC ч юм уу те эсвэл нөгөө unemployment rate ч юм уу тэр бүх мэдээллүүд энэ бүтээгдэхүүнүүд дээр нөлөөлдөггүй. Тийм учраас мэдээний үеийн савлгаа гэдэг зүйл байхгүй учраас техник шинжилгээ ажиллах одоо нөгөө нэг stop hunting ч юм уу те liquidity хамлалт ч юм уу тиймэрхүү зүйлс тохиолдох одоо магадлалууд нь хамаагүй илүү бага байдаг. Бусад бүтээгдэхүүнүүд бусад одоо нэг алт ч юм уу валют энэ ч юм уу те эсвэл нөгөө хувьцаа
Бүхмэд бүтээгдэхүүнүүдийг бодвол тиймэрхүү стоп хантингууд эсвэл мэдээний үеийн савлгаа гэдэг зүйл байдаг учраас техник шинжилгээ илүү төгс ажилтдаг бүтээгдэхүүнүүд. За тиймэрхүү байна. Тэгээд яг энэ deriv гэд брокерийн хувьд бол 1000 хүртэл хөшүүрэгтэй. Синтетик дээр чинь 1000-аас дээш хөшүүрэг байдаг лөө. Синтетикийн бүтээгдэхүүнүүд дээр ер нь хөшүүрэг нь бол 4000 хүртэлх леверижтэй, 1-ийг харьцах 4000 хүртэлх леверижийг ашиглаж болдог. Бусад алт түүхийдүүдтэй тэгээд бас валютууд дээр бол 1000 хөшүүрэгтэй, 1000 леверижтэй гэсэн үг. Тэгэхээр одоо маржиныг нэлээд өндөр хэмжээгээр ашиглах боломжтой. Гэхдээ мэдээж өндөр леверижтэй байдна гэдэг өндөр эрсдэлийг та бүхэн мэдж байгаа тийм. За тиймэрхүү байна. За тэгэхээр юу яа. Одоо нэг ярианаас хадуух гэж магадгүй шүү. Тийм учраас үндсэн юунд орчээ. Одоо нийтдээ миний юунд харж байгаа бүтээгдэхүүнүүд 4, 8, 12, 13, 14, 15, 16, 17 шиг бүтээгдэхүүн дээр харж агаад өдөр тутамдаа одоо нэг шинжилгээ хийж агаад нөхцөл бүрдсэн үед одоо оролт хийж байгаа. За энэ одоо юу вэ? Энэ 18 дээр эх 7 хоногт явах магадлалуудаа за иймэрхүү хөдөлгөөнүүд явах боломжтой байна гэчихэд дараагийн 7 хоногт хэдүүлээ тэр бүтээгдэхүүнүүдийн ханш нь яг хамаагийн дагуу явсан байна уугүй байна уу гэдгийг харчээ тий. За DEX 900-аас эхлэе. За энэ бүх бүтээгдэхүүнүүдийн маань одоо жишээл DEX 900 down гэдэг маань өөрөө down гэсэн доош гэсэн үгсээ тий. Тэгэхээр энэ бүх бүтээгдэхүүн маань баг цаг дээрээ down чиглэлийн уналтын хөдөлгөөн илүү богино хугацаанд хүчтэй орж ирдэг. Тийм онцлогтой. Одоо та бүхэн хэрвээ харах юм бол одоо энэ дээр харж байгааз өсөлт нь айгу баг юунуудтай. Танилууд нь айгу багаар ингэж явж байгаад уналт ихтэй илүү томоор уналт хийж идэг. Тэгэхээр даунтай бүтээгдэхүүнүүд дээр DEX 900, DEX 1500, DEX 600, DEX 300 гэдэг down DEX 300 тэгээ ардталтаа down гэдэг нэршилтэй тийм бүтээгдэхүүнүүдээр дандаа сэл чиглэлээр ярилж байдаг. Харин DEX 1500 тоонууд нь адилхан DEX 1500, 900, 600, 300 тэ ап гэдэг юу байгаа. Төрөл нь байж байгаа. Одоо жишээлбэл энэ DEX 1500 ап гэж байна. Энэ дээр бол дандаа хөдөлгөөнүүд нь дээшиг ап чиглэл рүүгээ илүү хүчтэй юунууд явдаг. Одоо богино хугацаанд явдаг. Тийм учраас энэ дээр ап чиглэлээр дандаа бай чиглэл ап чиглэлээр дандаа бай төрлийн арилжаанууд хийдэг гэсэн үг. Тийм байна. Тэгээд дахиад өөр контентоор та бүхэнд энэ хүү бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй ингэ танилцуулаад явна. Тэгэхээр энүүдэд одоо хитрхи дэлгэрүүл танилцуулаад яах юм? Таамаглаад төвшүүлжээ. За DEX 900 гэвэл алтны таамаглалыг бас би энэ дээр төвшүүлнэ. Таамаглалыг ин forecast хийн гэсэн үг. За DEX 900 down доошогоо огцом хөдөлдөг бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр DEX 900 down-ы хувьд бол юу байна? За weekly дээр даун чиглэлийн эмчийн дээр бол оролт алга. Weekly дээр бол эх 7 хоног яг тэгвэл өнгөрсөн 7 хоног нь өөрөө энэ чинь өнөөдөр чинь хагас өдөр те. Энэ ла дууссаны араас хэлэх юм байна. Энэ ла хэрвээ дээшээгээ энэ өнгөрсөн 7 хоногийн том ногоон кандилыг дээшээ эвдчих юм бол дахиад дээшээ үргэлжлэх боломжтой. Эсвэл энэ доошоо яг өнөө маргааш хоёр огцом хөдөлгөөн хийгээд энийгээ доошоо эвдчих юм бол тооцоолох боломжтой гэдэг. Энэ дээр бол юу одоохондоо байхгүй байна. Weekly дээр хөдөлгөөн байхгүй. Энэ дээр ингэсэн. Энэ DEX 900 down бол ерөөхдөө daily-гээр юутай байгаад байна л да. Ап чиглэлтэй байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр эх 7 хоногт ер нь daily-гээр weekly-гээр ап чиглэлтэй байх боломжтой учраас арилжаа хийх нэг тийм таатай нөхцөлтэй бол харагдахгүй байна. Энэ бүр энэ чинь эхэлсэн юм байна. За daily-гийн хувьд бол нэг иймэрхүү хэмжээгээр
ингэж явж байгаа. Ээж төрөв. Хэрвээ та бүхэн магадгүй одоо энэ synthetic index гэдэг энэ бүтээгдэхүүнүүдийг анх удаага сонсч яж магадгүй. Тийм учраас одоо $100 хүч контентын магадгүй нэг 12 3 дугаараас эхлээд та бүхэн бүтээгдэхүүнийхээ талаар мэддэг болчих юм чин эх 7 хоногт явах магадaltaй одоо нэг forecast-уудыг та бүхэн арилжаандаа бас ашиглаж болно. Та бүхэн ер нь synthetic index дээр арилжээ заавал хийж үзэх хэрэгтэй. Үзчихэж өөртөө мэдэрнэ ямар хөө ашигтай байдгүй гэдэг талаар. Тэгэхээр өнөр үзэх хэрэгтэй гэдэг дээр одоо энэ юун дээр яг энэ одоо үзэж байгаа үед нь одоо энэ дэлгэцийн нэг аль нэг хэсэг дээр нь QR код тавьчээ. Тэрүүгээр та бүхэн бас энэ synthetic index дээр буюу одоо deriv дээр арилжааныхаа дансыг нээгээрэй. Арилжааны данс нээснээр одоо манай багийн IB-ийн доотлолт бүртгэгдэн гэсэн үг. Бас энэ бичлэгний доотлолт нь линк тавьчихна. Тэр бол бас манай IB-ийн линк байгаа. Тэгээд энэ дээр байрлах QR кодыг шууд уншуулад дансаа нэгээд депозит хийгээд арилжаа гэж хэлчих юм бол бидэрт одоо манайх нөгөө Discord групптэй шүү дээ үнгүү сургалттай дээр fractal стратеги үнгүү заадаг. Тэгээд бас 7 хоног болгон өдөр болгон 7 хоногийн 5 өдөр 1-5 дахь өдөр болгон Монголын цагаар нэг 6-аас эхлээд fractal стратегиараа энэ синтетикийн бүтээгдэхүүнүүд дээр шинжилгээгээ хийгээд IB-д орсон хүмүүсээ дагуулах арилжаа бас хийж байгаа шүү. Тэр нь бүгд үн төлбөргүй байгаа. Та бүхэн зүгээр IB-д дансаа нээхэд л хангалттай. Тэгээд манай IB-дор дансаа нээчээд энэ харагдж байгаа линкэн дээр дараад бас эсвэл энэ бичлэгний доотлолт байгаа линкээр ороод дансаа нээгээд бидэрт Telegram-аар нээсэн дансаа би ингээд дансаа нээжлээ, депозит хийлээ, одоо арилжаа хийхэд билээ гэх юм бол Discord групп руу оруулчихна. Тэгээд Discord групп дээр өдөр болгон 1-5 дахь өдөр хүртэл хамт арилжаа хийж болно шүү. За тийм байна. Тэгэхээр энэ удаагийн юун дээр нэг их юу яахгүй ч магадгүй. Та бүхэн бүтээгдэхүүнүүдийнхаа талаар ойлголт хүмүүс аягүй их байгаа учраас forecast төдийлөн наадахгүй ч магадгүй. Гэхдээ яг би бас давхар өөртөө зориулаад ер нь эх 7 хоногт аль аль бүтээгдэхүүн хаашаа яаж хөдөлгөх гээд байна. Би бас өөртөө зориулаад ер нь шинжилгээг хийчихье. За DEX 900 бол ер нь daily-гээр гэдэг чинь эх 7 хоногийн хэд өдөр ер нь дээшийг хандлагатай байна. Тэгэхээр энэ дээр орохгүй гэсэн үг. Энд чинь даун юм чинь. За DEX 600 даун. Энэ маш гоё явсан. За энийг бол жоох ажиглах юм байна. Өнөөдөр бол айгүй гоё боломжтой арилжаа хийхэд айгүй гоё хөтөлбөр цөөдөр байсан байна. Гэхдээ энэ дээр юу оройтсан байна. Энд чинь бум 1000 ч өөрөө дээшээгээ огцом хөдөлдөг хослол. За энэ дээр өнөөдөр бол ер нь нэг шалгуулад нэг харж болох юм байна. Тийм байна. Болох юм байна. За энэ дээр юу гайч өнөөдөр бас ганц нэг арилжаа харна. Sticky note дээр юу яач. Тэмдэглгээч. Түрүүн бүүм 1000-ыг өнөөдөр бүүм 1000-ыг нэг анзаарчихсан. Бүүм 1000-ыг анзаарна. За маш айгүй хурдан хугацаанд юу яачаа. Энэ дэш ясан энэ дахиад жоох үргэлжлэж унахаар л юм байна да. Арай болоог байсан байна. Гэхдээ бүүм 500 энэ дэшээ боддог бас учраас яахгүй. Арилжаанд орохгүй. За crash 1000 daily өчигдрийнх ап чиглэлтэй өнөөдөр ингэж байгаа юм чи энэ дээр нэг оролт байхгүй юм байна. За бүүм 300 энэ дээр бол оролт байхгүй. Ягаад гэвэл бүсийн дээдлэлт хаагдаагүй байгаа учраас энэ дээр оролт байхгүй.
айгүй хялбархнаар гясгасаар явжээ. За энэ өчигдрийн юм байсан өнөөдөр энэ Boom 900 дээр Boom 900 дээр бас оролт байвал байж болохыг гэсэн чинь энэ юу ингэ яваад дууссан. Энэ дээр зөвхөн шал шалгуулж болох юм байна. За Boom 900 тэмдэглээд авчаа өнөөдөр. Boom 900. За Boom 600 энэ бол оролт байхгүй. Crash энэ дээр оролт байхгүй байна. Daily энэ чинь Crash 600 daily. За энэ дээр ч гэсэн ер нь бол оролт байхгүй байна. Daily-гээр харахад. За алтны хувьд их гоё зүйл үзүүлсэн явж байгаа. Энэ хэмжээ ер нь орж ирэх болов гэж бодож байсан. За албал үнэхээр nice явж байна. За яагаад nice явж байна вэ гэхээр энэ дээр айгүй гоё шилжүүлэгч ороод ирсэн харагдаж байна. Алтны хувьд. За ингээд энэ дээр шилжүүлэгч дууссан гэж үзвэл энэ week-с дэшээ 7 хоногийн лаа маань өөрөө иймэрхүү daily иймэрхүү H4 иймэрхүү. За тэгэхээр алт ерөөхдөө нэгдэд дээшлээд доошлж. За нэг иймэрхүү түр хэмжээний таамаглал дэвшүүлчихээ алтан дээр ер нь эх 7 хоногт нэг иймэрхүү хөдөлгөөн хийх магадлал харагдаж байна. Зя. DIGS 1500. Дээшээ хөдлөнө. Тэгэхээр за юу харах юм бол энийг 2 орой дайруулан татсныг энийг харах юм бол ингэж юм. Тийхтэй дууссан байна. Уналт бол дууссан байна. Тийм байна. Уналт ер нь дууссан байна. Гэтэ баталгаажилт бол одоохондоо харагдахгүй байна. Тийм байна. За DIGS 1500-аас нэг анзаарчна. DIGS 1500 батна бай талдаа арилжаа хийж болох нөхцөл бүрдэх үе харъя хэвлээ. Энэ сток явсан байна ч гоё явсан. За энэ хэсэг бол болчихсон учраас аагаад daily дээр юу харагдаж бүх шилжүүлсэн байж болох юм байна. За daily-гийн хөдөлгөөн бол энэ дээр бүсийн шилжүүлэгч явсан байж болж байна. Бүс шилжсэн. За ямар бүсийг шилжүүлж вэ? За энийг шилжүүлсэн юм байна. Эхний ээлжинд энийг шилжүүлсэн. Сонох юм бол тэр хэмжээ явна. За энэ үнэхээр гоё харагдаж шүү. Окей, энэ дээр явсан. Энэ дахиж явсан. Ер нь дөгцсөн юм байна. Даун энэ хөдөлгөөн бол энэ явж болно. За энэ чинь DIGS 1500 даун дээр өнөөдөр баг ярилцаатай байж болохоор юм байна. 500 даун маш гоё ярилцаа хийдэж болох юм байна. За DIGS 600 за энэ чинь DIGS 600 буюу дээшээ чиглэлтэй хөдөлгөөнд илүү хүчтэй орж ирдэг. За энэ бол жоохон эрсдэл өндөртэй хичнээн. Одоо энэ дээр байгаа нэг ханшиг өсөжсэн шалан дээр ирсэн байгаа ч гэсэн дээшээгээ хөдөлгөөн арай баталгаажуулж эхлэегүй байна. Тийм байна, арай болоогүй харагдаж байна. Яг ихтгэлтэй орох нөхцөл бүрдээгүй байна гэсэн үг. За тэгэхээр энийг өнөөдөр таалгасчээ.
За энэ чи юу вэ? DEX 900 app. Саяных DEX 600 app байсан шүү. Одоо энэ DEX 900 app. За энэ дээр бол арилж харагдахгүй байна. За Crash 500 энэ дээр бол бас арилж харагдахгүй байна. За нэг иймэрхүү нийтдээ 17 төрлийн бүтээгдэхүүн дээр ерөнхийдөө монитор хийж агаад яг setup бүрдсэн дээр нь тухайн өдрийн арилжааг хийгээд явж байгаа. Одоо манай нэг авах алдгүй Telegram-ын synthetic index-ийн deriv дээр арилжаа хийдэг залуучууд маань одоо өнгөрсөн 7 хоногт бүтэн юу явсан арилжааны одоо нэг хамгааллууд маань явсан байж байгаа. Одоо та бүхэнд ерөнхийдөө нэг харуулхад арилжааны хамгааллууд маань явсан. Одоо ингээд жишээл энэ дээр байж байгаа. За энэ авах алдахгүй гэдэг нь манай Discord цуг байгаа. За энэ дээр одоо жишээлбэл энэ deriv арилжаач төрөө гэж байгааз энэ дээр ингээд юу байж идэг. Live арилжааны үеэр энэ дээр шууд видео колл хийж агаад хүмүүстэйгээ ингээ ярилцаад тийм байна. Өнөөдөр ингэж орох боломжтой байна гэдгээ ярилцаад хийдэг. За тэгээ яаралтай зарлал гэдэг энэ хэсэг дээр нөгөө нэг тухайн өдөртөө яах нэг шинжилгээг ингээ зураг хэлбэрээр тавьчихдаг. Одоо жишээл энэ арилжааны хувьд бол ингэж яасан байж тээ энэ дээр pending дандаа pending ордрууд өгөөд ханш дээшгээ ингэж явхад энэ дээрээ sell орно гэж хэлсэн байх жишээний. За тэгэхэд result нь яаж авсан байна вэ? Нөгөө нэг хөдөлгөөн чи яваад яг энэ чэнэс нөгөө нэг pending-ийн sell-үүд чинь ороод тэгэд ингэж доошоо огцсон ингэж унсан байх жишээний. За нэг иймэрхүү таамаглууд ингэ дэвшүүлээд ингэ явдаг. За энэ дээр бас нэг гоё явсан юм юу байл тий. Одоо жишээлбэл энэ DEX 900 down дээр доошоо унаа. Тийм учраас энэ хэсэг дээр sell-нэ гэд ингэ зурцсан байсан. За тэгсэн чинь тэр маань өөрөө түрүү энэ хэсэг дээр байсан шүү дээ. Энэ орой дээр ингэсэн энэ маань жоох ингэж явж байгаад дээшээ яг pending аваад явсан байх жишээний энэ дээр байсан жоох явж байгаад яг pending аваад доошоо ингэж хэмжээ гүйцэж ингэж явсан байх жишээний иймэрхүү ерөөхдөө боломжуудыг арилжааны боломжууд ингэж энэ групп дээр бид нар ярилцдаг. Гол нь iBid та дансаа бүтгүүлээд ороод ирээрэй. За нэг тиймэрхүү байна. Яг минимум депозит бол хидж байж болдог. Гэхдээ ерөөхдөө яг ингээд доктортой арилжаа хийгээд хайтахан ашигтай явах юм бол минимум даа 300 орчмоос 300-аас дээш доллар. Ер нь багадаа л $300 депозит хийгээд их доктортой их 50 арилжаа хийх нөхцөлтэй байдаг юм шүү. За. Ингээд $100 хүч нэртэй контент 8 дугаар эпизод 8-ыг өнөөдөр ингээд дуусгая. За тэгэхээр хэдүүлээ хацнаа шалгаруулсан азтан маань Anon доор зураас motivation 1 гэдэг YouTube хэрэглэгч маань Telegram-аар холбогдоод 51,000 төгрөг буюу $15 аваарай. За тэгээд ерөөхдөө одоо хамтарч ажиллаж байгаа брокероо танилцуулчлаа. Synthetic индексийн арилжааны талаар нэг багахан жолтоо та хэдэд ойлголт өгсөн байх гэж бодож байна. Дараагийн дугаарууд дээр илүү дэлгэрэнгүй бас ярьж өгөх болно. Бас тусдаа synthetic индексийн тухай deriv дээр арилжаа хийх илүү нөгөө давуу талуудын тухай багаар ингээ контентууд цувралаар ингээ хийгээд явах болно. Тэрийг та бүхэн сайн үзээрэй. Ашиг татаавал болон депозит хийхэд айгу амар айгу айтаа ер нь бол айгу айтайхан брокер 2017 оноос хойш арилжаанд би ерөнхийдөө ашиглаж байгаа. Манай багийнхан ашиглаж байгаа. Тэгээ энэ дээр бол Кайла маялал бас шидийг үзүүлдэн штэ. За нэг тиймэрхүү байна. За ингээд эпизод 8 өндөрлөж байна. Эпизод 9-оор айгу болж игэл айтайхан шиг giveaway-тэй уулзцгаая. За бүгдээрээ баяртай. Эх 7 хоногийн арилжаанд нь амжилт хүсье.